Сайн байна. Apply сургууль суурьлын төвсгөрлөлтөнд ажиллаж байгаа. Ижүүгийн бодлогын модалтууд. Өнөөдөр болохоор ижүүгийн 2020 оны 2 дугаар шалгалтыг хийгээд явж байгаа. Тэгээ матем basic нь болохоор өчтөр нэг геометрийн бодлогоор дууссан. Тэгээд одоо агсан төвшин буюу курс 2-ын бодлогыг бодъё гэсэн чинь нэг нөгөө өмнө хийсэн basic-ийнхаа нэг хоёртой адилхан байгаа. Тэгэхээр дахиад яг адилхан бодлогыг дахиж бодоод явах тий. Энэрийг нь алгасаад дарааглал марь. Тэгвэл ижүүгийн 2020 оны 2 дугаар шалгалт мат агсан төвшин буюу JOQ курс 2-ын бодлого 2-ын 1 гэсэн юм л байна. За А энэ маань болохоор дараалал юм байна тийм үү? Яасан бэ гэсэн чинь эхний гишүүнээс нь n гишүүн буюу тий эхний n гишүүнийх нь хэлбэрийг sum sn гэдэг тавихад sum sn болохоор ингэж бичигддэг. Тийм А энэ дараалал юм байна. За энэ дарааллыг ашиглаад тэгвэл bn гэсэн ийм дараалал зохиоч тий хоёр гишүүний үчир гарч ирдэг ийм дараалал зохиоч. За тэгэх юм бол А-гаас C-ийн хариултыг нэгээс сонгодог байдаг талтанд сонголтод өгч юм уу? T гэдэг маань юу вэ гэсэн чинь B-ийн дарааллын маань эхний n гишүүнийх нь хэлбэр нь юм байна. За тэгэд A, B, T-нийг олно гэж тавьчих. За тэгвэл яах вэ? S-ийн маань ийм юм биш дээ. N квадрат хасдаг нь 17 n хувахан 4 гэсэн үү? 17 хувахан 4 S-ийн нэ. S-ийн маань болохоор A-ийн дарааллын маань хэлбэр байгаа шүү дээ. Тэгэхээр энэ болохоор ерөөсөө эхний n гишүүн буюу A1, A2, A3 гэх мэтчлэн цэг нэмэх нь A-ийг нэмэх юм бол юм гарна гэсэн үг шүү дээ. Тэгвэл бид энэ дээр S-ээс хасах нэгийг нь бичиж л да. Тэгэхээр дээдл дээр n байхад ингэж үсэх юм бол одоо n-ээс нэг гэж яхад бүгдийн n-ээс нэг ирж чинь тийм үү? Энэ одоо n-ээс нэгийг квадрат 17 ширхэг гэснээр n-ээс хасах нэгээр хуваах нь дөрвөө тий. Ингээд тавьчихад эн чинь юу гарч ирэх юм бэ гэхээр A1 дээр нэмэх гэснээр явсараад n-ээс хасах нэгээр бичигдэх байхгүй юу? Тэгэхээр энэ дээр одоо эн чинь өөрөө юу гэдүүлээ A1 дээр нэмэх гэж явсараад нэмэх нь n-ээс хасах нэг байгаа. Нэмэх нь n байгаа шүү дээ мэдээлэл. Тэгэхээр би одоо энэ хоёр төслийг хооронд хасаа хийчих юм бол эхний нэгээс n-ээс нэг устдаад яг n юм том өөрөө гараад ирнэ гэсэн үг шүү дээ. За энэ дотлохыг ингээд хайтахан задлчээ. N квадрат хасдаг нь 2n нэмэх нь 1 хасдаг гэснээр 17n хасгасан нэмэх квадрат 17 хувахан 4 гэдэг чинь дээдлэлт нь маань болохоор n квадрат хасдаг нь 17n хувахан 4 байгаа шүү дээ. Тэгэхээр би үлдчихэж байгаа нь юу юм? Энийг дараа ичээ гэхээр за хасах 2n нэмэх 1-тэй нэмэх нь 17-тай. Энийг ерөөс бүр 18 гэж тавьчихтэй. Хувахан 4 нэмэх нь гэж. За энэ доотлын хэлбэр маань болохоор ийм юм байгаа маань. Дээдлийн хэлбэр маань угаасаа ийм юм байгаа. Хоёр төслийн хооронд нь хаслаа гэхээр n тэнцүүд үл юу болох юм? N квадрат хасдаг нь 17 хувахан 4 бас тий. Эндээсээ хасдаг гэж жаад n квадрат хасдаг нь 17 хувахан 4 маань хасдаг гэж жаад хасах 2n нэмэх нь 18 хувахан 4 маань. Хоёроос энэ хоёрыг дараа хийчих юм бол энэ хасгыг төтгөш нь орууллаа тий. Хасгын нэмэх 2n хасдаг нь 18 болно шүү. Нийт юм дэлдэж болохгүй хувахан 4 2-т нь уучаар n-ээс хасдаг нь 9 хувахан 2 дэл талын 2 дугаарчаар. Ерөөс A-ийн маань том яд билээ ингээд олдчих юм байна тий. N-ээс 9 хувахан 2 гэдэг. Ийшээ ороод n-ээс 9 хувахан 2 байна уу? 1-ийн тод байна. Тэгэхээр би энэ дээр A-гийн оронд бол 1 гэж тавих юм байна тийм үү? За Bn гэсэн чинь Bn-ийн номыг мэдх юм уу? Юу штэ. Бид нарт энэ дээр ингэж өгсөн штэ. Bn гэдэг бол A-ийн дээр нэмэх 5-ын орчим байхгүй юу? Bn энэ зөв A-ийн дээр нэмэх 5-ын орчим. A-ийг бид гэсэн чинь сая n-ээс 9-ийг хувахан 2 шүү гэдээ олцсон. A-ийн дээр нэмэх 5 гэхэр чинь бас адилхан n-ийн оронд n дээр нэмэх 5-ыг тавиад хасах 9 хувахан 2 шүү тийм үү? Тэгэхээр n-ээс хасдаг нь 4 гэсэн үг хувахан 2 гэсэн үг. Тэгэхээр Bn тэнцүү n-ээс хасах 9 хувахан 2 үржидэг нь n-ээс хасах 4 хувахан 2 юм байна тийм сонголт байна уу гэхээр задлцсан байгаа юм тийм үү? Нэр буцаж чад нэрийг үржиж задлжээ. Нэрийг үржихээр n-ээс хасах 4 n-ээс 9 гэдэг чинь n квадрат хасдаг нь 13 n нэмэх нь 4-ийн 36 юм болоо. Хувахан 2-ийн 4 хасах 13 нэмэх 36-тай юм байна. Хасах 13-тай нэмэх 36-тай энэ үү те? 13 36 дараа дөрөвтэй. За тэгвэл энэ дээр болохоор 4-ийн тод тавих юм байна тийм үү? B дээр. За тэгээд Tn гэдэг маань болохоор B-ийн дарааллын маань нийлбэр байгаа. Энэ ямар болох вэ гэдгийг асуулах юм байна те. За Bn маань болохоор n квадрат хасдаг нь 13n нэмэх нь 36 хувахан 4 гэж. Тэгэхээр би энэ баахан юм бичиж байгаа нэмнэ гэсэн үг болох гэдэг тийм үү? B1 маань болохоор 1 квадрат хасдаг нь 13 ширхэг 1 нэмэх нь 36 хувахан 4 байх шүү дээ. Одоо эдгээр ингээд бүгдийг ингээд цуулаад нэмчихээр чинь болохоор Tn маань гарч ирэх юм уу те? Tn тэнцүүд бол юу болох юм гэхээр би ингэж нэммээр байна л да. За 4-ний тийм үү гэж яагаад баахан квадратууд байгаа юм байна тий. Одоо энэ 1-ийн квадрат байгаа. Энд дээр B2 дээр тэгвэл бас 2-ийн квадрат баахан гэж байгаа.
хасах 13 үжтэн 2 нэмэх нь 36 хаваахан 4 маань гэж байгаа шүү тийм үү. Тэгэхээр энэ дээр үлдээд 1 квадрат нэмэх нь 2 квадрат нэмэх нь гэх мэтлэн явсараад энэ дээдлийнхаа n квадрат хүртлээ тийм үү. Энэ n квадрат. За энэ 1 квадратаас n квадратын нийлбэр байгаа юм байна. Хасдаг нь 13 гэж бод бүх тоонод байгаа шүү тийм. Энэ 13 ширхэг 1, 13 ширхэг 2 байсан бол энэ 13 ширхэг n хүртлээ тийм үү. Нэг тэгэхээр нэгтэй нэмэх гэж явсараад нэмэх нь n хүртлээ. За тэгээд нэмэх нь 36 байгаа. Би энэ нэмэх нь 36. Гэтэ n удаа нэмэгдэн үстэй. Энд нэг нэмлээ, энд хоёр нэмлээ, энд гиснэ n дэх удаага нэмлээ гэхээр 36 шиг n нэмэх юм байна. Илээ 36-гийн тог n удаа нэмэх юм байна гэдэг. Тэр нь бол тийм энэ маань ийм том гарах юм байна. За эндээс би яах вэ гэхээр 1 нэмэх нь 2 нэмэх нь хэмжлэн нэмэх нь n. Энийг яг гаргалгаа нь уулна амархан. Гэтэ n энд нэмэх нь 1 хугаан 2 байгаа гэдэг ийм томьёо бас байж болно. За 1 квадрат нэмэх нь 2 квадрат нэмэх нь хэмжлэн явсараад нэмэх нь 1 квадрат тэнцүү энэ дээр нэмэх нь 1, 2 энэ дээр нэмэх нь 1 хувахан 6 гэсэн мэт томьёо байгаа. Энэ хоёрын яг гаргалгаа хийж болно л доо гэхдээ 5,000 зарцуулаад ерөнхий шалгалтын дээр нэг гаргалгаа хийжсэн. Энийг ер нь шууд цээжилсэн байхгүй бол шалгалтын дээр угаасаа гаргалгаа хийгээд суугаад аж амжихгүй болно шүү дээ. Тэр энийг ер нь цээжилсэн дээр баг. Энэ томьёог бол за одоо төлөөр ингээд нэмээд гэхээр манай Т энэ маань юу болох гэдэг юм бэ? Т энэ болохоор энэ дээр нэмэх нь 1 2 энэ дээр нэмэх нь 1 хувахан 6. Тоонуудын квадрат хасдаг нь 13 ширхэг гэснэ. Нэгээс n-ийн хэлбэр маань болохоор n дээр нэмэх нь 1 нүлээ хувахан 2 тоо тийм үү. Тэгээд нэмэх нь 36 n-тэй. 4-ийн 1-ийн биеэс энэ урд нь авчирч байгаад ингээд тавьчихдаг. 4-ийн 1 гэж жагаад ингээд тавьсан чинь болохоор хариугаа сонгоё гэсэн чинь бас заавал янзлах хэрэгтэй юм байна те. За янзлж идвэл яаж янзлах вэ? Тэнцүү гэж жагаад тэнцүү 4-ийн 1 нь үжиг эндээс эвлээ 2n-ийн куб нэмдэг нь 3n-ийн квадрат нэмэх нь n юм уу. Тэг хувахан 6 байгаа юм чинь доотлогын нэрээс тэр чинь 6 хуваар даалгаж чи. Тэр энэ дээр 39 тавьчихна тийм үү. Дээдл доотлол нь 3-аар өгнө шүү дээ. Тэгэхээр 3 39 n квадрат хасдаг нь 39 n тэгээ нэмдэг нь 36 дахиад 6-аар үчгээр 216 n гэж тавьчихсан. Тэнцүү тэгвэл юу болох юм бэ? Дээдл дээрээ за 2-ийн 1 куб нь үлдээ. Дараа нь нэмэх нь биш шүү. Хасах нь 36 n квадрат уу. Тэ? Энийг хэрэглээд энэ хоёрыг хэрэглээд дараа нь 39 нэмэх n 216 гэхээр 217-аас 39-ийг хасчих уу. Тэ? 178. Тэнд дээр нэмэх нь 178 n гэж. Гуахан 2 4 624 тэ. Дээдл доотлол нь бас бүгд итгэж тоонд доонч 2 дуугаа хичээлвэл. Тийм бол n-ийн куб хасдаг нь 18 n-ийн квадрат нэмэх нь 89 n бахан 12 18 89-тэй тийм юм байна уу? 18 89-тэй юм энд байх шиг байна. Тэгвэл энэ дээр 9-ийн төгөнд тавьчих тэ. За ийм байсан юм байна. Дараа нь юм бэ гэсэн чинь болохоор за тэгвэл Т-ийн хамгийн бага утгыг олъё. Энэ ийм болон ийм үед B энэ эерэг байгаа. Иймнээс ийм үед болохоор B энэ маань сөрөг байгаа гэсэн юм явуулчлаа. B нэгээ бид нар болохоор олохтой ингэж болсон байгаа тийм үү? Энээс асах 9, энээс асах 4. Бахан 4-тэй болоо. Энийг ер нь яг үлээ тэгтэн зүйлээ бодож болохоор n тэнцүү 9-тэй n тэнцүү 4-тэй гэсэн хоёр шийд гарч ирээ. Тоончлог нэг энэ гарснаа 4 9 гэж тавьчих юм бол яах юм? Урталтаа эрэлтийн бензин нэг сөрөг төвлөгөөнтэй байхгүй юм чинь тий. Эсвэл эндээс нэг 10 тоо тавьж байгаа тавьж үзэж байгаа шалгаж болно. Энэ дээр нэмэгтэй, энэ дээр хасахтай, энэ дээр бол нэмэгтэй гэсэн үг. Тэгэхээр B маань бага буюу тэнцүү 4 эсвэл B маань их буюу тэнцүү 9 байх юм бол биш n-үүд маань тий. N маань ийм байх юм бол B n маань өөрөө эрэг тоо байх юм байна. Харин их буюу тэнцүүд гэх юм уу 4 9 дээр яг тийм болж байгаа. 4-өөс эрс их n 9-өөс эрс баг ийм үед B n маань болохоор сөрөг тоолох юм байна гэж хэлдэг тийм үү. Тэгсэн чинь энэ дээр болохоор B n тэгээс эрс ихийг нь тавьчих тэ. Яг 4 9 дээрээ болохоор 0 болж шүү тийм үү. Тэгэхээр би яг 4 дээрээ тавьчих юм бол 0 болж юм чинь 4 биш энэ дээр нь бол 3-ыг нь тавьчих тэ. Нөгөөд нь болохоор бас 9 дээрээ 0 болох юм бол энэ дээр нь тавиад 10-ыг нь тавьчих. 3 10-ыг тавьчих юм бол энэ дээр 3-аас бага болон 10-аас их үед B n манд эрс их тэгээс. Тэгснэ энэ үед B n манд тэгээс эрс баг гэнэ бас. Эрс баг гэдэг чинь 4 9-өөс дотор нь авах эндээс 5-аас 8-ийн хооронд байхад болохоор яг B n-ийн утгад сөрөг байх хэрэгтэй. 5-аас 8 гэж тавьчих.
дээр 5-ыг энэ дээр 8-ыг тавьчих тэ. Имийг B маань сөрөг байна. Тийм учраас энэ ийм утгын үед T энэ хамгийн бага утгаа аваад тэр хамгийн бага утга маань өөрөө ийм юм гарч ирнэ гэсэн. Хэцүү юм явуулчлаа да. За T n гэдэг маань болохоор ерөөсөө B1-ээс B-ийн нийл биш тийм үү? За тэгэхээр эхлээд T1 гэдэг бол ерөөсөө B1 л байх юм байна. Дараа нь T2 гэдэг бол B1 дээр B2-ыг нэмнэ гэсэн үг тийм. Тэгсэн чинь B маань болохоор 4-ийн 0 болж байгаа, 9-ийн 0 болж байгаа гэдгийг санацгаар би ингэхэд байхгүй юу? За T1 энд байж гэх тийм үү? Тийм бол T2 нь болохоор энэ дээр одоо юм эрэг тоо нэмсэн гэхээр арай нэг жоохон дээшгээ явчихна гэсэн. Би юм энтэй дээшгээ явуулаа. T1 нэг юм график байлаа гэж бодоо тийм. Энэ нэг дээрээ болохоор за B1-ийн утгатай байж байгаа тийм үү? Дараа нь 2 дээрээ гэхээр болохоор B2 маань эрэг тоо нэмсэн юм чинь жоохон өссөн юм байна. За 3 дээрээ дахиад эрэг тоо нэмсэн гэхээр дахиад жоохон өссөн юм байна. 4 дээрээ гэсэн чинь T нэмэхээр утга нь болохоор ерөөс өөрчлөгдөхгүй юу? Тэ? Ингээд 3 4 хүчээр 4 дээрээ бол утга нь энэ хоёрын утга бол тэнцүү юм байна. B4 хүчээр 0 гэдэг болохоор гэж яагаад 5 дээрээ гэсэн чинь одоо сөрөг тоо нэмсэн. Сөрөг тоо нэмэхээр чинь утга нь буурна үстэй. Тэг явдаг тэ. За T5 маань буурчлаа, 6 маань бас буурчлаа, 7 маань бас буурчлаа, 8 маань бас буурчлаа, 9 дээрээ болохоор буурч чадахгүй тэ. 9 нь бас T9 маань B9 маань дахиад тэг юм чам. B1 дээр нэмэх нь B8 гэдэг энэ чинь болохоор T8 гарч ирэхээр нэг утга байгаа тийм үү? T9 чинь болохоор B1 дээр нэмэх нь гэснээр B8 нэмэх нь B9 нь өөрөө T юм чинь энэ B8 T8 T9-ийн утга таарч тэнцэн шүү дээ тийм үү? Тэгэхээр би энэ дээр болохоор 8 болон 9 дээр утга нь өөрчлөгдөхгүй юм байна. Тэгээд 9-өөс дээшгээ явчаар буцаад нөгөө B маань эрэг болчихж байгаа юм чинь нэмээд эрэг тоо нэмээ яваад өгөх. Энэ бол ингэ дээшгээ яваад шүү дээ. Тэгэхээр хамгийн бага утга гэхээр би болохоор энэ 8 9-ийг болоо гэж бодоод байгаа байхгүй юу. Тэгэхээр T8-ийг тавиад зүйнгүүд юу вэ? T-ийн томыг гаргая те. T-ийн маань өөрөө энэ шүү дээ. Хасах 18 нэмэх 89 гэнэ. Хасах 18 n куб хасах нь 18 n квадрат нэмэх нь 89 n баах нь тийм бол 12 тийм байна. 12 та. Тэр T8 T9-ийг би график нэг иймэрдүү байх юм бол ерөөсөө хамгийн бага утга нь болох л гэж бодоод байгаа байхгүй. T8-ийг шууд ялчээ. Шууд 8-ын куб гэжсэнээс би ингэдэг хөө. n-ийн куб хасах нь 8 n-ийн квадрат. Хасах нь итвэ. Тэгэхээр 10 n квадрат уу. Тэгэх юм бол нэмэх нь 80 n, нэмэх нь 9 n гэдэг тавьчих л та. Тэ? Баах нь 12 гэдэг тавьчаар. Одоо би энэ дээрийн n квадратыг гараад энэс 8 гэдэг. Одоо буцаад n-ийн хооронд 8-ыг тавьчаар энэ бол 0 болж шүү дээ тийм үү? Хас гарыг нь гаргаж чад бас n квадрат хасцдаг нь 8 n байгаа. Тэгэхээр бас яхаа 8 квадрат хасна 8 квадрат гэдэг 0 болчихно. Одоо энэ дэр 9-ийг үржлээ 8 л үлдэн гэсэн үг шүү дээ. Баах нь 12. 8 9 72 баах нь 12 байгаа юм байна. Гэтэ тэр ингэ би ингэдэг хөө 72-ыг баах нь 12 байгаа юм байна. Эндээс ингэ дараа хийчих юм болохоор 6 юу? 60 72 тийм ээ тийм ийм юм байна. T9-ийг би бас яг адилхан олж болно. Гэтэ угаасаа адилхан утга гарах хэрэгтэй гэдгийг би мэдчихэж байгаа юм чинь тий. Хасны 9 n-ийн квадрат хасны 9 n квадрат гэх юм бол нэмэх нь 81 n. Тэгжиж нэмэх нь юу вэ? 8 n-тэй хуваах нь 12 та. Би угаасаа B9-ийг 0 гэдгийг мэдчихэж байгаа юм чинь угаасаа адилхан гарах хэрэгтэй л тоо. N-с 9-тэй хасны 9 n-ийг ялж явал N-с 9-тэй нэмэх нь 8. Одоо энэ болохоор бүгдэнд нь 9-ийг тавьчаар энэ бол 0 чинь энэ бол 0 чинь тий. Том бодмооргүй байгаа шүү дээ. 8 9 дахиад 72 баах нь 12 гэхээр дахиад 6-аар л гарах юм тий. Тэр энэ дэр би бол хамгийн бага утга нь 6 энэ 8 болон 9 үе дээр утга авчна гэж бичмээр байгаа байхгүй. Тэгсэн чинь харин дээр маань болохоор энэ ийм үед хамгийн бага утга авна гэдэг 3 удаа дээр хамгийн бага утга авах гэдэг байна. Тэгвэл энэ дээр болохоор ерөөсөн график маань ийм байгаа юм чинь энийг T1 гэдэг чинь ер нь идэртэй тэнцүү байгаа юм болов. Тийм эсэж магадгүй юм T гэж T1-ийг бас олчээ. Тэгэх юм бол 1 куб хасдаг нь 18 ширхэг 1, 1-ийн квадрат нэмэх нь 89 ширхэг 1, баах нь 12 гээд 89 1 нэмээд 18-аас 72 баах нь 12 гээд бас тэгвэл энэ чинь нөгөө T8 T9-тэй адилхан 6-гийн тоо гарч байгаа юм биш тэгээд шинэ өөрснөө дахиад бол за 1 дээр болон 8 дээр болон 9 дээр адилхан бүгдээрээ 6-гийн тоо авах юм байна гэдэг. За шинээр гарч ирсэн үгнүүд гэх юм бол нэг иймэрхүү үгнүүд байна. Apply-н байлаа. Баярлалаа баяртай дараа дахин уулзъя.